За онлайн тестийн төвд нэвтэрч орохын тулд эхлээд та систем дээрээ бүртгэлээ үүсгэсэн байх хэрэгтэй. За дараа нь өөрийнхөө үүсгэсэн нэвтрүүлгээр нууц үгээ оруулаад систем рүүгээ нэвтэрч орно. Дараа нь өөрийн судлах хөтөлбөрөө сонгоно. За тухайн хөтөлбөрөө сонгоод нүүр хуудасгээ дараад орно. За ингэснээр таны тухайн судлах хөтөлбөрийн сорил даалгаврууд нь гарч ирнэ. За мэдээж төлбөрөө төлж байж эдгээрийг ажиллах эрх маань үүснэ. Тэгэхээр дээд талын төлбөр гэсэн цонх руугаа орж ороод за тухайн багцаа сонгоод багц авах гэж дарснаар таны төлбөр төлөх мэдээлэл нь гарч ирнэ. За төлбөрөө хаан банкны дансаар төлж болно. За ингэж төлөхөөр бол тухайн гүйлгийнхээ утган дээр дараах кодыг оруулж өгнө. За мөн купэ ашиглаад төлбөрөө бас төлж болохоор байгаа. За ингээд хөтөлбөрөө сонгоод төлбөрөө төлснөөрөө таны тухайн хөтөлбөрийг ажиллах эрх нь үүсэж байна гэсэн үг.